AI-92 шатхууны үнийг нэмэх саналыг Оросын албаны улсаас илэрхийллээ. Энэ оны 12 дугаар сараас өмнө 220 мегаваттын эрчим хүчний их усаар шинээр нэмэгдэнэ. Эрчим хүчний салбарын ажилчид энэ сарын 30-наас ажил хангалттай зарлахаа мэдгэлээ. Гэр бүл салалт нэмэгдэж, биелэлт болж байна. Эх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд 1.5% нэмэлт үзүүлэх татварын багц хууль батлагдлаа. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Оросын албаны улсын талаас AI-92 шатхууны үнийг нэмэх санал гаргасныг салбарын сайд Дамдын ям мэдээллээ. Хойд туршид шатхууны үн тасралтгүй өссөөр байгаа учраас манай улсад одоогийнх шиг хямд өртгөөр нийлүүлэх боломжгүй гэдгээ тэд илэрхийлсэн байна. Хоёр улсын гэрээнд үн 3 сараас дээш хугацаанд өсвөл үнэ нэмэх заалт байдаг учраас дотоодод AI-92 шатхууны үн нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал болжээ. AI-92 дээр бол бид Оросын дотоодын үнээс 2 дахин хямдханаар авч байна яг одоо бол. Тэгэхээр энэ бол бас засгийн газар хоорондын хилцээ гэрээний үр дүнгээр ингээд явж байгаа. Гэхдээ одоо бас үн хит өндөр болоод байна. Бас дотоодын хомсдол их байна гэдэг асуудлыг тавьж үнэтэй холбоотой асуудлууд бас яригдаж магадгүй байна. Гэхдээ бид бол бас гэрээгээ дагаад явъя гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол гэрээ нь 3 сар тасралтгүй үн одоо хөдлүүл үнийн асуудыг дахиж ярина гэсэн юм гэрээтэй бид нар. За ийм байдаг. Яг өнөөдрийн байдлаар Монгол улс 1 сар хэрэглэж хүрэхтэй үгүйтэй шатхуунаа нөөцөлж чадаж байна. За үндсэндээ шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүд нь шатхуун хадгалах саваа барийг гэхгүй. За нөгөө талд үе үеийн засгийн газарч энэ асуудлыг орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн. За гэтэл Оросын албаны улсад дайн болж байгаатай холбоотойгоор сүүлийн 2-3 жилийн турш шатхуун үе үе тасарч байсгийгээд л монголчууд колонктер очролдог болчихсон. За энд нэг л өдөр явгарч магадгүй гэдгийг ухамсарласан засгийн газар гинэт ухаан орж шатхуун нөөцлөх сав барих хуулийг өнгөрсөн оны төгсгөлд улсын хурлаар батлуулсан. За энэ хууль заасны дагуу шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож 2028 он гэхэд манай улс наандаж 3 сар хэрэглэхэд хүрэлцгээр хэмжээний шатхуунаа хадгалах хэмжээний шатхууны сав барихаар болсон юм. За энэ ажил үргэлжилж байгааг салбарын сайд хэллээ. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөө зээл олгож одоо энэ онд багтаага 150 мянган метр кубын сав ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эх он дахиад энэ хэмжээгээр орно. Ингээд 2028 он гэхэд бид нэг 3 сарын хэмжээний нөөцөө хадгалж чаддаг ийм хадгалтын хүчин чадалтай болно. Тэгэхээр энэ бодлого бол хэрэгжинэ гэсэн үг. Нөгөө тайвар засгийн газар зөвхөн хойд хөршийн гарыг хараад суух биш, өөр улсуудаас шатхуун импортлох ажлыг зохион байгуулахыг олон нийт шаарддаг. Тэгвэл манай улстай хамгийн ойр байрлах Казахстан болон Хятад улсын тухайд өөрсдөө дотооддоо хомсдолтой байгаа учраас шатхуун нийлүүлэх боломжгүй гэдгийг салбарын сайд хэлж байлаа. 2027 он гарахаас өмнө манай улсын эрчим хүчний системд 220 мегаваттын шинэ их усүр нэмэгдэхэр боллоо. Өнгөрсөн өвлийг цахилгааны хязгаарлалтад өнгөрүүлсэн нийслэлчүүдийн хувьд энэ бол сайн мэдээ. Гэхдээ үүнээс ч илүү нэгэн том дэвшил гарсан нь эрчим хүчний яам анх удаага нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хаалттай хаалганы цаана хин нэгэн даргын лоббигоор төсөл шийдэгддэг байсан хуучин тогтолцоог эвдэж чадлаа. Ингэснээр өндөр үнэтэй гэгддэг сэргээгдэх эрчим хүчний үн өмнө нь 9.4-өөс 17.3 центээр нийлүүлэгддэг байсан бол дунджаар 5.9 цент болж 2 дахин буурч байгааг салбарын сайд хэллээ. Эрчим хүчний салбарт шинээр их усүр барих болоход дандаа л лобби ордог гэхэд хэлцдэхгүй. Хиний ямар компани орж ирээд хитээр барьж байгаа нь ил тод ус байсаар ирсэн нь нууц биш. Тэгвэл эрчим хүчний яамнаас 5 аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг өчигдөр анх удаага хувийн хвшлийнхний дунд нээлттэйгээр зарлаж хэн хамгийн бага хүнээр найдвартай эрчим хүч нийлүүлэх вэ гэдэг дээр өрсөлдөжээ. За ингээд аж ахуйн нэгжүүд хоорондоо үн хаялцсны үр дүнд ялагч тодорч одоо манад нийлүүлж байгаа сэргээгдэх эрчим хүчний тарифаас 2 дахин хямд үнийг санал болгосон байна. Төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан компаниуд дотор 1 кВт цахилгааныг 4-5 центээр нийлүүлэхээр гэрээсэн компанич байсныг хэлж байлаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний салбарт сэргээгдэх хүчин хүчин дээр ялангуяа 1 кВт цагийн үнэ нь 9.5 центээс 17 центийн хооронд байсан бол энэ үн 3 дахин буурч 4.8-аас за одоо 7.8 центийн хооронд болж ингэж буурж орж ирсэн их чухал одоо сүүл явдал боллоо гэдгийг та бүхэнд бас
дурдж шилжээ. Ингэснээр бол урт хугацаанд одоо эрчим хүчний бас үн буурах, дээр ирэх одоо үнийн одоо ачаал буурах, эдийн засгийн өсөлтийг бас дэмжих юм чухал зүйлийн суурь тавигдсан. Монгол улсад анх удаага хувийн хвшлийн бүтээн байгуулж байгаа хамгийн хямдхан тарифтай үнэтэй төсвүүд болж байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбарт энэ бол цоошин үзэгдэл цаашдаа иймэрхүү санхүүшруулалтыг араас нь явуулнаа. Тухайлбал баруун бүсэд тун удахгүй бас авгацсан болно. Зарлаад явж байгаа 3 газар Аз хөгжлийн банктай хамтарсан нээлттэй санхүүшруулалт зүүн бүсэд бас 2 багц байгаа. За говийн бүсэд 2 багц байгаа. Хувийн хвшлийнхний дунд бодит өрсөлдөөн бий болгосноор эрчим хүчний тарифыг хямдруулах боломжтой гэдгийн бодит жишээ нь энэ болж байгааг хэлж байлаа. За түүнчлэн цаашид эрчим хүчний салбар альва сонгон шалгаруулалтыг шилэн байдлаар явуулах суурьч тавигдж байгааг хэллээ. За хэдий ингэж сэргээгдэх эрчим хүчний өртөг хямдарч байгаа ч за маргаашнаас эхлээд шууд иргэдэд нийлүүлж байгаа цахилгааны үн буурах боломжгүй гэв. За гэхдээ энэ нь аажимдаа боломжтой гэдгийг тайлбарлалаа. Үн тарифыг өртөгт нь ойрт усны үр дүнд маш олон хувийн секторууд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэн. Яагаад 7 цент руу орж ирсэн мэтлэр тэр 20 мегаваттын жижиг их үүсвэр 50 мегаватт дээр нь 5-6 цент руу орж байгаа. Энийг 100 болгоод 200 болох юм бол энэ 3-4 цент руу орох бүрэн боломжтой. Ийм болохоор эргээд зах зээлийн өрсөлдөөн бий болж нийлүүлэлт бий болоод ирснээрээ үн бол өрсөлдөөний зарчмаар буцаад ингээд буух юм бол иргэд маань эндээс хойчин. Ийхүү говь сүмбэр булган дундгов өвөр хангай хинти гэсэн 5 аймагт нарны цахилгаан станц батарей хоригдлын төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр боллоо. За цаашид Монгол улс сэргээгдэх эрчим хүчний салбараас нийт цахилгаан хэрэглээнийхээ хэдэн хувийг хангах вэ? За хэдийг нь нүүрсээр хангах вэ гэдэг бодлогоо тодорхойлох юм байна. Сэргээгдэх эрчим хүч хямдарч байгаа сайн мэдээтэй хамт бүгд найрамдагтад ард улс үйлдвэрлэж байгаа нарны автонгуудад тавигдах стандартаа өөрчилж эхэлжээ. 2027 оны 6 дугаар сарын 1 гэхэд хуучин стандартын автонгуудыг зах зээлээс бүрэн татан авах шаардлагыг хөрвүүлсэн байна. Хятадын үйлдвэрлэл мэдээллийн технологийн яамнаас үр ашиг багтай эрчим хүчний өндөр хэрэглээтэй шин төслүүдийг хоригложээ. Тухайлбал P төрлийн кристалл цахиурт элементийн үр ашиг 23.7%-аас хавтангийн үр ашиг 21.8%-аас бага бол зөвшөөрөл олгохгүй юм байна. Хятадын үйлдвэрүүд шинэ стандартад тэнцэхгүй агуулгад байгаа хуучин загварын хавтангуудаа 2027 оны 6 дугаар сарын 1-ний дотор амжиж дуусгах шаардлагатай болж байгаа юм а. Иймд ойрын саруудад Хятадын нийлүүлэгчид Монголын зах зээлд хуучин хавтангуудаа маш хямд үнээр санал болгох өндөр магадлалтай гэж үзэж байна. Харин шинэ стандартын нарны хавтангийн үйлдвэрүүдийн нөөтийн буцаалтын 9%-ийг цуцалж байгаа тул бүтээгдэхүүний зардал урт хугацаанд 9%-аар өсөх магадлалтай гэлээ. Нарны хавтангийн найрлагад туглаг кадми зэрэг хүнд металлын агуулмж хязгаараас хэтэрхийг хориглох стандарт мөн хэрэгжиж эхэлсэн байна. Хуучирсан нарны хавтангуудыг ил задгаа хаях, шатаах, энгийн хогийн цэгт буулгахыг хуулиар хориглосон бөгөөд заавал тусгай зөвшөөрөлтөй байгуулгаар дахин боловсруулалт хийлгэнэ гэжээ. Ийхүү хуучин нарны хавтангуудыг зах зээлээс шахах бодлого гаргасан нь нэг талаас манай улсад чанар муутай хямд нарны хавтан хэсэг хугацаанд орж ирэх магадлалтай ч урт хугацаанд чанарын үзүүлэлт сайжрахын хэрээр үн нэмэгдэх хандлагатай байгааг онцгой байдлын шинжээчид мэдээлж байна. Энэ онд багтаж эрчим хүчний шинэ их үүсвэртэй болж мөн сэргээгдэх эрчим хүчний үн буурч Хятад улс нарны хавтангийн стандартаа өөрчилсөн зэрэг нь алстаа манай улсад сайн үр дагавар авч ирж магадгүй ч өнөөдөр шийдэх ёстой өөр нэг асуудал байгааг салбарын ажилчид санууллаа. Яг жилийн өмнөөс эхлэн цалингаа 30%-аар нэмүүлэхийг мөн аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардсан тэд үр дүн гараагүйг сануулсан юм. Бүтэн нэг жилийн хугацаанд салбар яам болон сайд нь тэднийг үл ойшоож байсан учраас энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлахаа мэдгдлээ. Өнөөдөр энэ тухай эрчим хүч геолог Уул Уурхай үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдгдлээ. Олон улсад эрчим хүчний салбарын ажилчдын цалин бусад салбарынхаас 2-3 дахин өндөр байдаг. Гэтэл тэдний цалин улсын дундаж цалингийн хэмжээнд ч хүрэхгүйгээс гадна эцэстээ станцууд цалингааж тавих төсөвгүй болжээ. Тухайлбал Дархан уулын аймгийн Дулааны цахилгаан станц ажилчдынхаа цалин банкны зээлээр тавьж байна. Түүнчлэн ажилчдын гар дээрээ авч буй цалин 1.5-аас 2 сая төгрөгийн хооронд байна. Жишээлбэл Дархан уулын аймгийн Дулааны цахилгаан станцад 28 жил засварын инженерээр ажилласан хүдэр 2 сая төгрөгийн цалин авч байгаа
байгаагаа хэллээ. 61 жилийн насжилттай урсгал засвар хийх боломжгүй, тоног төхөөрөмжтэй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй залууст энэ цалингийн хэмжээ хангалтгүй байна гэлээ. Үүнээс шалтгаалan ажиллах хүчгүй болж байна. Тухайлбал он гарсаар 40 орчим ажилтан ажилласаа гарчээ. Үндсэн цалин одоо бага байгаа болохоор өнөөдөр маш хүндрэлтэй асуудалтай л байна. Энэ асуудал маань бол одоо сүүлийн 30 жил бол одоо иймэрхүү байдалтай л явж байна. Үндсэн тоноглолуудыг болох одоо 100 турбин генераторуудын маань ажиллах цаг бол одоо 120 мянган цаг ажиллах ёстой. Өнөөдөр одоо 360 мянган цаг ажилласан. Үйлдвэрлэгч компани маань Калуугийн үйлдвэр бол одоо бидний эрх мэдлээс гараа явсан та нар ингэж явж байгаа. Хөдөлмөрийн хуулийн 25-ийн 1-4 заасны дагуу болвол зууршлагчийн шатанд бол талуу тохиролцоонд хүрээгүй гэдэг үндслээр бол ажил аял зохион байгуулах одоо хуулийн нөхцөл бүрдсэн. Дархны дулааны цахилгаан станцад тулгамдж байгаа дээрх асуудал эрчим хүчний салбарын нийт ажилчдад тулгарч байна. Тийм ч учраас ажилчдын 94% нь ажил хаялтад оролцохоор болжээ. Өглөө ажилдаа ирээд орой амьд буцах баталгаагүй нөхцөлд тэд ажиллаж байна. Гэтэл салбар яамын асуудал сохор бас түлхий мэт сүүлийн 30 жил хандаж байгаад нийт ажилчид бухимдаж тэмцлийн эцсийн шатаа сонгожээ. Цалин хөлс нэмэх хэлэлцээр хийвэл ажил хаяхгүй байх боломжтой. Гэтэл эсэргээрээ ажил хаялтад оролцох ажилчдад дарамт шахалт үзүүлж байгаагч тэд хэлж байлаа. Хэрв ажил хаялтад засгийн газар болон салбар яамнаас шахалт үзүүлбэл олон улсын байгууллагт үйлдвэрчний эвлэл хандаж эрхээ хамгаалуулан гэдгээ мэдгдлээ. Тэгэхээр энэ эрчим хүчний салбарын энэ олон мянган ажилтнуудын 94.9% нь ажил хаялт хийх нь зүйтэй гэж үзсэн учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооч төр эрчим хүч геологийн үйлдвэрчний эвлэлийн холбооч төр гишүүдийнхээ одоо яг энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төвшөнд бүх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэдэг бол одоо илэрхийлэл үсэж байна. За тэгэхээр ажил хаялт гэдэг бол одоо бас нарийн төвхтэй процесс. Яг энэ одоо үйл явдлын ард одоо эрэг болон сөрөг маш олон янзын үр дагаврууд бол гарч идэг. Энийг одоо манай төр засаг маань холбогдох яам маань маш сайн мэдчих хэвээр. Энэ ажил хаялтын ард эргээгээд энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой нэлээд үр дагаврууд гарнаа. Ийм асуудлыг гаргахаас нь өмнө энэ асуудал дээр нэлээд шуурхай сургал шийдвэрийг гаргаач гэж хүсмээр байна. Эрчим хүчний салбарын хилэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд энэ оны цалингийн нэмэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор хилэлцээрээр орж тохирно гэж заасан байна. Гэтэл өнгөрсөн оноос эхлэн салбар яам болон салбарын сайд засгийн газар дудаа дараа шаардлага хүргүүлж эцэст нь хуулийн дагуу сонирхлын маргаан өрнүүлсэн ч хариу ирээгүй гэдгийг тэд онцолж байлаа. Тиймээс энэ сарын 30-ны 8 цагаас эхлэн эрчим хүчний салбарын ажилчид улс даяар ажил хаялт зарлах нэ. Үүний хүрээнд үүсэх эрсдлийг салбар яам хариуцсан гэдгийг тэд мэдгдлээ. Эрчим хүчний салбарын алдагдал үр ашиггүй байдал менежментийн ядуурал инхүү ажилчдын ажил хаялтаар илэрч байна. Гэтэл 3 сая хүн амтай Монгол улсын эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах маш олон боломж байгааг салбарынхан ярилцлаа. 17 центээр худалдаж авдаг байсан 1 кВт сэргийгдэх эрчим хүчний үнийг чөлөөлж дуудлага худалдаа зарласнаар 4.6 цент болгон үнийг бууруулж чадсан тухай өнөөдөр салбарын сайд нь зарлалаа. 2019 онд батлагдсан хуулийн дагуу энэ ажил өнөөдөр л хэрэгжиж байна. Хэрвээ баталсан энэ мэт олзуурах хууштай хуулийн засаг нь цаг тухай бүрд нь хэрэгжүүлээд явдаг байсан бол бид өнөөдөр лаб барихтаа тулахгүй байсан гэдгийг экспертүүд хэлж байна. Барилгын метр квадратын үн зах зээлийн ханшаа штэ. Засгийн газар ирээд таныг метр квадратаар тэдэд зар гэж барилгын компани захирлыг хинч загнаж чадахгүй хэвчээ тийм. Тэгэхээр энэ салбарын барилгын инженер болон бусад ажилтны цалин зах зээлийн ханшаараа эрчим хүчний салбарт байдаг. Тэгэхээр нөгөө үн тарифыг ингэж хатуу зохицуулттайгаар ингэж дээрээс доошо загвараар ингэж барьж явахаар ингэж яалч үнэнд гүйцэтгэж байна л да. Цалин хангамж нь тааруу, дээр нь алдагдал ихтэй эрчим хүчний салбарыг зоригтойгоор менежментийн хөвчтөл хийж, хувийн хөвшлийн эд шидийг харуулах шаардлагатай гэж инженерүүдийн холбоо үзэж байна. Зөвхөн цахилгаан дулааны үнийг нэмнэ гэж үг унгах тоолондоо дуурайгч дотоод менежмент нь хоцрогдож алдагдал нь ихэлсээр байгааг мэргэжилтнүүд шүүмжилж байна. Ганцхан одоо Улаанбаатарын цахилгаан төвөөс үлжээ гэдэг компани дээр бид нэр алдагдлын нотод үзэх юм бол 2025 онд Улаанбаатарын цахилгаан төвөөс үлжээ 1.180-ийн эрчим хүч борлуулсан байна. За тэрнийхээ 10 хэдэн хувийн алдагдaltaй борлуулсан. За 10% алдагдaltaй борлуулсан гэд үзэх юм бол 110 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. Тэгэхээр энэ алдагдлыг бууруулах хэрэгтэй. Ингэж энэ эрчим хүчний үр ашиг, үр өгөөж
одоо сайжирна. Тэгэхгүй бид нар энд үйлдвэрлээд идэг одоо хоёр асуудал тулгамчаад байна шүү дээ. Нэг нь бол эрчим хүчний хараат байдал, их усүрийн дутагдал, нөгөөх нь бол үн тариф бага байна гэдэг асуудал яригдж байгаа тийм үү. Гэтэл ийм одоо үн тариф бага үйлдвэрлэлчээд эрчим хүчээ түгээгээд нэг айл давж өгөхдөө яг дунд нь 10%, 20%, 30% ялдагталтаа борлуулад байна шүү дээ. Энэ өөрөө дахиад алдагдал бий болоод байгаа. Их усүр нь хөрөлцөхгүй байгаа энүүд ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж айл бүр үйлдвэрлэгч болох боломжийг нээсэн. Яг энэ бодлогыг угтсан зөв менежмент хийж чадвал ирэх өвөл бид гал алдахгүй өнжих боломжтой гэж мэргэжилтнүүд хэллээ. Бид нэр дутагдсан үед авъя та өөрөө хэрэглээгээ хангачих илүү гарснаа улсад өгөөрөл гэдэг одоо концепц захгүй. Дийлээж байгаа гэхээр өдөр нь үйлдвэрлэж сүлжээлөө нийлүүлчихэд оройн оргил аяд цаг үед бид нэр цаас хэмжээний судалдаж аваад байгаа. Энэ өөр ингээ буруу явах гэдэг байхгүй. Тэгэхээр энийг зөв явуулах. Тэгээд түрүүн би ярьсан шүү дээ. Цоглаан төвөөхтөр нөлөө өвөл эрчим хүч хязгаарлахад нийтдээ нэг 350 орчим станц ингээд ачаал авсан байна. Тэ? Тэгэхээр тэр 300 станц дээр л одоо 30 батарей хөрөнгөлөөр тавьж ил та. Манай чадал бол үйлдвэрлэх чадвал 1700 мегаватт. Хэрэглээ нь бол 2000 хүрээний тооцоол гарсан байна. Тэгэхээр тэр 300 бол ингээд батарейгаар шийдэх юм боломж бол байна. Энэ мэт мэргэжилтнүүдийн оновчтой саналууд улс төрчдийн эрчим хүчний салбарыг монополчилж, авилгын пирамид хിവэр байлгах хүсэл шуналлын улмаас дарагцаар байна. Эрчим хүчний салбараа либералчилбал дааж давшгүй үнээр ард иргэд цахилгаан эрчим хүч хэрэглэн гэсэн айдсаар угдсаар гал алдахад хүрсэн. Харин юуг яаж хувьд шилжүүлбэл ашигтай төдийгүй оновчтой вэ гэдгийг салбарынхан маш тодорхой харчихсан байх юм а. Ер нь бол эрчим хүч үйлдвэрлэгч нарыг хувийн секторыг компаниудыг бүрдүүлээ тийм ээ. Эрчим хүч түгэх салбаруудыг бол бас хувийн хвшилтэд даатгаад ингээд явах нь зүйтэй. Харин том чадлаар нь дамжуулдаг голын тэр дамжуулагч байгууллага бол 100% төрөмжт компани. Засгийн газар болон Монгол улсын мэдэлд байх ёстой. Тэгэхгүй бол энэ салбарыг бүрэн 100% хэмжээгээр нь хувьчлах юм бол бас маш аюултай бол Их Британий жишээ бол тодорхой харуулдаг л да. Энэ 100 айлууд халуун усгүй унжина. Харин ирэх өвөл дунд шатанда менежментээ сайжруулахгүй бол гал алдна. Ийм байдалтайгаар үн нэмнэ гэж дуурагч ирэхгүй болно. Тэгэхээр зуны сар 6 байдаггүйг бодолцож хувийнч бай, хувьсгалынч бай хичээж ажиллах шаардлагатай болно гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Тамхины хяналтын тухай хуулийг гацаах сонирхолтой гишүүд ажлын хэсэгт байна гэж намж гишүүд хэллээ. Гэр бүл салалт нэмэгдэж, гэрлэлт буурч байна. Улсын хэмжээнд хатуу хүчилттэй нийт замын 30% засвар шинжилгээг шаардлагатайж 1% засаж байна. Соёлын өв төвхт барилга байгууламжаа олон зууны турш анхны төхөөр хадгалжуулсан Хэшүүн эртний хотхныг сурвалжлаа. 7 мэдээллийн хөтөлбөр саяд орцсон болон бусад мэдээгээр үргэлжилж байна. Электрон танхийг татваржуулах хуулийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр парламентаар орох байсан ч зарим гишүүдийн явцуу эрх ашигаас үүдэн хойшилсоор байгааг хууль санаачлагч Номин Чимэг гишүүн ярьлаа. Уг нь энэ хуулийг хэлэлцэхийг нь намрын чуулганаар улсын их хурал дэмжсэн. Гэтэл хаврын чуулган хаах гэж байгаа энэ үед анхны хэлэлцүүлгийн чигээгүй байгаа нь ажлын хэсэгт багтсан гишүүдээс шалтгаалж байгаа гэж тэрээр хэллээ. За ажлын хэсэгт өнөөдөр 11 гишүүн байдаг. За энэ 11 гишүүнээс ажлын хэсгийн хуралдаа нэгж ирж байгаа гишүүд бас байдаг. Түүний нэг нь А Ганбаатар гэдэг улсын хурлын гишүүн байгаа. Өнөөдөр А Ганбаатар гишүүн бүгдээрээ энэ бол ажлын хэсгийн протоколтой явдаг, хвчлэгтэй байгаа. Миний удаас харж агаад Номин Чимэг хууль санаачлагч энэ хуулиа татаж ав. Яагаад гэхээр чи 500 м буюу одоо сургууль дотор байрны ойролцоо 500 м-т хууль тамхи зарахгүй гэсэн энэ заалтыг хөндөж орж ирээгүй байна. Энийг заавал байхгүй болгож орж ир гэдэг асуудал хэлж байгаа. А Ганбаатар гишүүн бол энэ заалтыг одоо байхгүй болгоно гэдэг янз бүрийн компаниудын одоо төлөөллөөр хийх гээд явж ирсэн. Гэтэ өөрөө энийгээ чадахгүй болохоор Номин Чимгийн хууль заавал орно эсвэл гацааж агаад хийн гэдэг ийм зорилготойгоор хуулийг чинь буцаана гэж одоо бараг айлган сүрдүүлж байна. Ийм байж болохгүй. Өнгөрсөн 7 хоногт би Гайлын төв лабораторид ажлын хэсгийнхаа төвшөнд очиж ажилласан. Тэн дээр би яг энэ веб гэдэг тамхин дотор хар тамхи ороод ирсэн байгааг боддоор би хараад
гараараа барьж үзлээ. Дээр нь өнөөдөр хар тамхины хэрэглэснээсээ болоод холбогдох хуулийн нэлтийн байгууллагт шалгагдж байгаа албатай эмчилгээнд явж байгаа зарим нэг залуучуудаа уулзаж ямар хэлбэрээр энэ хар тамхиг олж хэрэглэж татсан бэ? Ямар байдлаар энэ лөө одоо ингээд сонирхоод орж уу гэдэг зүйлийг ярихад бол дандаа веб хэлбэрээр орж ирсэн хар тамхинаас сорж донтож одоо орсон гэдэг зүйлүүдийг бараг 80% энэ залуучууд нь анхааруулж байгаа. Өнөөдөр энэ электрон тамхи, хар тамхи, энэ янжуур буюу энэ одоо утаа тамхи гэдэг аль нь өнөөдөр Монголд тодорхой хэмжээнд төгшүүрийн байдалтай хүрчээд байхад нэг их найд төгрөгийн эргэлдүүлдэг одоо энэ бизнес буюу энэ тамхи импортлдог, тамхи үйлдвэрлэдэг, тамхи оруулж зардаг одоо энэ худалдаа эрхлэгчдийн асуудал дээр бид нар дөрөөлж эднэрт автаж өнөөдөр энэ хуулийг батлахгүй хойшлуулах юм ямар ч боломж олцоо байхгүй гэж харж байгаа. Шинэ төрлийн энэ одоо цахилгаан тамхин дээр ямар ч зохицуулт байхгүй хэдэн жил боллоо. Энийг одоо зарахад за одоо бага насны хүүхдүүд худалдаж авахд ямар нэгэн байдлаар тухайн худалдаалсан, дамлсан одоо хүмүүст бол ямар нэгэн хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй. Ийм байдалтай удаа яваад байж болохгүй гэдэг ийм агуулгыг л үндсэндээ хөндөж энэ хуулийг бид өргөн барьсан. Нэг хүнд ноогдож байгаа тамхины хэрэглээгээрээ дөнгөж төрсэн одоо няраа хүүхдэд хүртэл мянган ширхэг янжуур тамхи оногдож байгаа. Тэгээ ингээд энэ олон тоо баримт одоо зүйлүүдийг ингээд бид хүн бас хараад үзэх юм бол зайлшгүй энэ тамхины тухай хуулийг бид нар үндсэндээ одоо авч хилцэх шаардлагатай байгаамаа. 126 гишүүнтэй парламент бүрдснээс хойш яригдсан татварын багц хууль учрлын засгийн газрын үед батлагдлаа. Ингэснээр эх оноос эхлэн цалин авч байгаа хүн бүрийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэж, хувь хүний орлогын албан дотор тэг болон нэг гэсэн хоёр шин шатлалтай болж байна. Мөн аж ахуй нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан дотор төлөх босго 400 сая болж нэмэгдлээ. Энэ мэд татвартай холбоотой шинжилгүүд хэрэгжиж эхэлснээр эх онд эдийн засагт тэг 1.3% өсөлт үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Парламент сайт дээр 100 мянган иргэний дэмжлэг авсан 2 санал татварын багц хуульд багтаж батлагдлаа. За эхнийг нь хуульч Батхуугийн санаачилсан үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татварыг хүчингү болгох санал юм. За энэ санал татварын багц хуульд тусгагдж батлагдсанаар эх оноос эхлэн иргэн орон сууцаа худалдан борлуулсны төлөө улсад татвар төлөхөөргүй болж байна. Асаараа хөдөлмөрлөөд за нэг 2% байр авчдаг. Тэгээ хэсэг хугацааны дараа тэр байраа зараад тэр хүн чинь 3% байрлал болох гэдэг шүү дээ. Гэтэл 2% байр зарсныхаа төлөө 2% татвар төлдөг. Тэгээд дахиад 3% байрныхаа төлөө хөдөлмөрлөн шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол хөдөлмөрч иргэдэд дэмжсэн л ийм одоо бодлого. Тийм учраас засгийн газраас өргөн мэдүүлсэн иргэдийн 100 мянган хүний саналыг авсан үйл хөдлөлийн одоо 2% татварыг хөнгөлөх чөлөөлөх одоо хуулийг улсын хурлаар өнөөдөр бас батлаа. 100 мянган иргэний дэмжлэг авсан дараагийн санал бол хувь хүний орлогын албан татварыг 1% болгох санал юм. Иргэн шинэ гэрлийн эхлүүлсэн энэ санаачилгыг ардчилсан намын Баярмаа тэргүүтэй гишүүд авдарлаж, хуулийн төсөл болгож улмаар улсын хурлын босго давуулсан. За ингээд засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуультай хамтдагснаар 2 сая хүртэлх цалингийн орлого дээрээсээ иргэд 1% татвар төлөхөр болсон. Гэхдээ энэ хуультай холбоотой иргэдийн дунд нэг төөрөгдөл явж байгаа нь зөвхөн 2 сая төгрөгийн цалинтай иргэдтэл энэ хууль хамаархан байна гэх ойлголт юм. Тэгвэл энэ ташаа ойлголт гэдгийг хууль санаачлагч тайлбарллаа. 2 сая хүртэл цалинтай бол биш. Ямар ч хүний 2 сая хүртэлх цалинд нь 1% болчихж байгаа. Тэр 3 сая төгрөгийн цалинтай хүн байлээ гэж бодоход 3 саяхаа 2 саяд нь 1%. Өөрөөр тэгээ үлдсэн сая дээр нь л 10%. Тэгэхээр энэ бол хүн болгонд хамаатай болчихж байгаа. Хүн болгонд сарын 180 гээд ингээд жилд нь аваад үзэхээр иргэн болгонд бараг 2 сая орчим төгрөг гардаг нь үлдчихэж байгаа байхгүй юу? Засгийн газрын боловсруулсан татварын багц хууль эх оноос хэрэгжиж эхлэх бол Баярмаа гишүүнийг 2028 оноос хэрэгжиж эхэлнэ гэдгийг энд тодтохын зүйтэй. За гэхдээ эх оныг хүлээх шаардлагагүй нэг заалт татварын багц хуульд тусна татварын өртөө аж ахуй нэгжүүдийн дансыг хаадаг байдлыг халсан заалт юм. За энэ заалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлсэн учраас аж ахуй нэгжийн данс хаадаг байдал зогсож байна. Нөгөөтэйгүүр татварын тайлан залруулах хугацаа 1 жил байгааг 2 жил болгон сонгож алдангийн дээд хэмжээг 50%-аар тооцоогоор олжээ. За бас нэг чухал заалт батлагдсан нөөц төлөх хугацааг 2 сараар хойшлуулсан явдал байлаа. За энэ мэтчлэн иргэд аж ахуй нэгжүүдийн татварын дарамтыг 4.1 их найт төгрөгөөр бууруулж байгааг хэлж байлаа.
7-аар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Гэр бүл саллалтын тоо нэмэгдэж жил бүр 4,000 гаруй өрх гэрлэлтэд цуцлуулж байгаа бол гэрлэлтийн тоо 2019 оноос хойш 29%-аар буурчээ. Үүнд нийгмийн тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл гол нь нөлөөлж байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Өдөрт ойролцоогоор 15 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байна. Дийлэнх нь 10-аас дээш жил амьдарсан 35-аас 50 насны гэр бүл байна. Саллалтын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн санхүүгийн тогтворгүй байдал болон ажилгүйдэлтэй нэг талаараа холбоотой. Мөн нийт салж буй гэр бүлийн 30 орчим хувь нь нөхрийнх нь архины домтолттой холбоотой байна. Түүнчлэн нэг гэр бүл саллалтын цаана 2-оос 3 хүүхэд хохирч эрхэн зөрчигдөж байгааг холбогдох албанаас хэллээ. Тухайлбал гэр бүл саллалт нэмэгдэхийн хэрээр хүүхдийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол болон хүчирхийллийн тоо нэмэгдсээр байна. Сүүлийн 3 жилд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 20 гаруй хувиар нэмэгдэж, өнгөрсөн онд л гэхэд 1200 орчим хүүхэд хэрэгт холбогджээ. Үүний нөгөө талд 15,000 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл бий. 2-оос 3 одоо ийм хүүхэдтэй ийм өрхүүд бас ингээд гэрэлтэй цуцлуулж байгаа ийм тохиолдол бол бас байгаад байна. За тэгээд гэрэлтэй цуцлуулах болсон одоо шалтгааныг бас харах юм бол нэлээд одоо нэлээд олон ийм хүчин зүйл бас нөлөөлж байгаа. Мэдээж одоо нийгмийн энэ өнөөдрийн тогтворгүй байдал те үнийн өсөлт, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа байдал, ядуурлын түвшин нэмэгдэж байгаа байдал гэд маш олон шалтгаанууд байгаа. За тэр тундаа гэр бүлийн маань одоо хосуудын маань хоорондын энэ харилцаа хандлагын асуудал бол бас нэлээд дээгүүр байрыг бас эзэлж байгаа ийм тохиолдол бол одоо харагдаж байгаа. Үүний нөгөө талд гэрлэлтийн тоо буурч байна. Тухайлбал 7 жилийн өмнө жил бүр 20,000 гаруй өрх гэрлэлтэд батлуулдаг байсан бол одоо 14,000 болж буурсан. Үүнд мөн эдийн засгийн хямрал, нийгмийн тогтворгүй байдлууд холбоотой. Тэр дундаа залуу үеийнх нь нийгмийн анхдагч хэрэгцээ болох байр орон сууц авч чадахгүй байгаа нь нөлөөлөх болжээ. Мөн сурч ажиллахаар гадны улсыг зорж буй залуусын тоо нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна. Нөгөөтэйгүр манай улсад гэрлэлтийн хариуцлага болон өмч хөрөнгөтэй холбоотой хуулийн зохицуулалт сул байгаа нь нөлөөлж байна гэлээ. Хууль эрх зүйн орчин, харилцааны хэм хэмжээ зохицуулдаг тохирох хууль байхгүй байгаа. Нийгэм нь өөрчлөгдөж байгаа, өнгөрсөн нийгмийн хууль яваад байгаа. Тэгэхээр хөгжингүй орнуудын зах зээлийн нийгэмд орсон орнуудын хууль эрх зүйн актыг бид нар судлах хэрэгтэй. Гэрлэж байгаа асуудад гэрлэлтийн гэрээ гэдэг зүйл байх хэрэгтэй. Хариуцлагын гэрээ гэж байх хэрэгтэй. Өмч хөрөнгүүд маш их үүссэн байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор төр засгаас гэр бүлийг дэмжих бодлого асар муу явагдаж ирсэн 90 оноос хойш. Товчхондоо бол гэрлэлтэд батлуулж буй хосууд 5-аас 8 жилийн дараа гэрлэлтэд цуцлуулдаг жишг тогтжээ. Өрх толгойлсон эцэг эхийн тоо жилээс жилд өсөж 80,000-д хүрч эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо 100,000 болжээ. Тиймээс залуу үеийнхэнд гэр бүл төлөвлөлт болон тогтвортой амьдрах орчин шаардлагатай болжээ. Төсвийн асуудлуудаас болоод шинжилж чадахгүй байгаа орон нутгийн замд иргэд амь насаа алдсаар байна. Жил бүр 20-оос 30,000 зам тээврийн осол бүртгэгдэж 500 гаруй иргэн амь насаа алдаж байгаагийн үлэмж хэсэг нь орон нутгийн замд бүртгэгддэг байна. Товчхондоо орон нутгийн замын засвар шинжилэлтийг сайжруулах шаардлага тулгарсаар байгааг эдгээр тоонууд илтгэж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар 10,000 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 20 гаруй хувь нь орон нутгийн замын осол. Орон нутгийн замын ослоор нас барах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа учраас зам засварын ажлыг сайжруулах шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас сануулж байлаа. Нөгөөтэйгүр аяллаар явах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед хол замд явахдаа жолоочид техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах хэрэгтэй гэж хэллээ. Яг энэ одоо иргэдийн зорчиг хөдөлгөөн эрс нэмэгдсэн энэ цаг үед замын эвдрэл хэмтэл бол одоо хамгийн чухал асуудал. Энэ нь өөрөө эргүүлээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чухал зүйл байгаа. Яг энэ иргэд маань одоо өв орон нутг руу зорчиж байгаа үед төм магистрал замаар л зорчиж байгаа. За орон нутгийн замд бүртгэж байгаа осол дээр онголт хэлбэрийн осол бүртгэж байгаа. Энэний цаана нөгөө хурдаа хэтрүүлдэг зөрчлийн улмаас ингээ осол аваар гараад байна. Тэгэд жолооч болон зорчигч хамгаалах хүсээ зүүж өгөх ёстой. Хүн тээврийн нормыг хэтрүүлээд идэх зөрчлийг нийтлэг гаргаж байна. За 10 тээврийн эсрэг тутмын бараг 8-аас 9 хүүхд тээвэрлээ явж байна. Хүүхдээ аюулгүй тээвэрлэлтэн дээр манай эцэгчүүд онцгой анхаараач гэдэг хэлмээр байна. Улсын хэмжээний хатуу уучлалтай авто замын 30% нь эвдрэл гэмтэл ихтэй байна. Гэтэл үүний 1%-ийг л энэ жил засаж шинжилж байна. Санхүүжилтээс болоод ийм бага хэсгийг засаж байгааг холбогдох албанаас хэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт зам засварын 99 төсөл хэрэгжиж байна. Үүний 55 нь он давнаж хийгдэж буй ажил бол 41 нь ажил нь шинээр хийгдэх ажлууд байна. Улсын төсвөөр 3.7 их найг төгрөгийн замын ажил хийгдэх бол гадны хөрөнгө оруулалтаар 715 тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм байна. Орхон туул цэлийн 62 км хатуу уучлалтай замын
ажил, Баян онгор шаргалжууд чиглэлийн 54 км, Улаангом Малчин Тэс баруун тургун чиглэлийн 166 км замын ажил зэрэг 10 гаруй замын ажил төлөвлөгдөжээ. Түүнчлэн энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр хамгийн эвдрэл ихтэй баруун аймагуудын замыг сонгож засахаар төлөвлөсөн гэлээ. Энэ жил Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нэлээд ажлууд хийгдэн, хинтий чиглэлд болон шүү баруун тишээ аймагуудад хийгдэж байгаа. Энд нь болохоор их хэвдрэлтэй замуудаа сонгож аваад их засвар шинжилтийн ажлыг төлөх гэж байгаа. Нийт 85 сая $10 төсөл хэрэгжинэ. Орон нутгийн замын ослоор өдөрт 3-аас 4 иргэн амнасаа алдаж байна. Баяр наадмын өдрүүдээр зам тээврийн осол гэмтэл 2 дахин нэмэгддэг. Жолооч нар замын гинтийн том нүх эвдэрлийг тойрч гарахдаа урсгал сөрөх, хажуугийн автомашинтай мөргөлдөх тохиолдол нэмэгдэж байгааг холбогдох албанаас хэлж байлаа. Нөгөөдөөр автозамын тэмдэглэгээ хангалтгүй байгаа нь ослын тоонд нөлөөлдөг. Тиймээс баяр наадмаас урьдж замын ажлыг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийд даяар хотчлт, орчин үеийн барилга байгууламжууд эрчтэй төрөн орж ирэхийн хэрээр эртний түүх агуулсан газрууд өнгө төрхөө алдсаар байна. Соёлын өв түүхт барилга байгууламжаа 100 жилийн турш тэр чигээр нь буюу анхны төрхөөр нь хадгалж үлдсэн газар бол Хятадын Юниан мужийн Хэшун эртний хотхон юм а. Энэ талаарх мэдээг манай сэтгүүлч Цэндмаа бүгд намд Хятад ард улсын Юниан мужийн Тэнчин хотоос ирүүллээ. Олон зуун жилийн түүхтэй энэхүү хотод хэтих хотчлолтод авталгүй түүхэн уран барилга болон нутгийн иргэдийн уламжлалт ахуйг яг хэвээр нь хамгаалж чадсанараа өдгөө дэлхийн жуулчдын анхаарлыг татаж байна. Самцааны үзэгчдээ. За би Хятадын Хөшүүн хотод ирсэн байна. Яг миний ард харагдаж байгаа бол Хятадын Хөшүүн хот. За маш эртний түүхтэй. За нэг үе одоо нүүрсний хүнд үйлдвэрлэлээр тулгуурлан за улс орныхоо бас хөгжлийг түүчилж ирсэн ийм хот байгаа. За бараг 100 жилийн өмнө энэ хотод амьдарч ирсэн ард иргэд буюу за ялангуяа энэ хотын ирчүүд нь гадны улсад ойрхон орш Мянмар ч юм уу энэхэг улс руу хар ажил хийхээр явдаг байсан. За тухайн үед харийн улсад олсон хөрөнгөө цуглуулсны үр дүнд за энэ хотыг бүтээн байгуулалтанд одоо өөрсдийн одоо хувь нэмрээ оруулсан ийм түүхтэй хот байгаа. Тэгвэл нөө эртний түүхтэй энэ Хөшүүн хот өнөөдөр хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? Түүх агуулсан барилга байгууламжаа тэр чигээр нь хадгалж үлдсэн Хэшүүн эртний хотхон нь ирээдүйн хойч үедээ соёлын өвөө хэрхэн өвлүүлж үлдээхийн тод жишээ амьд сурах бичиг болж байна. Барилга байгууламжаа тэр чигээр нь хадгалж үлдсэний хамгийн тод жишээ бол 1928 онд баригдсан Хэшүүн номын сан юм. Хятадын хамгийн эртний хөдөө орон нутгийн нийтийн номын сан тооцогдох энэ байгууламж нь бараг 100 жилийн өмнөх модон ширээ сандал номын тавиуруудаа одоо ч ашигласаар байна. За яг энэ байгаа газар бол 6 жилийн өмнө за Хятадын яг энэ тосгонд оршин суудаг байсан хотын оршин суугчид за Шанхай, за Нью-Йорк зэрэг тухайн үед бас хөгжил сайтай хотуудаас ирсэн номын одоо сонин сэтгүүлийг уншиж суудаг байсан байна. За энэ ойролцоогоор 1928 онд байгуулагдсан ийм номын сан байгаа. За тухайн үед энэ болохоор Хятадын одоо Хөшүүн нэртэй хотод байрладаг. За тухайн үед одоо энэ хотын ирчүүд ойролцоо байдаг Мянмар ч юм уу нэгтгэх улс руу за ажил хийж яваад өөртөө олсон одоо хөрөнгө мөнгөөрөө энэ хүн номын сан за тухайн үед тусгасан байна. За энэ Хятадын одоо түүхэндээ хамгийн эртний номын сангаас гадна за хөдөө тосгоны хамгийн том номын сан гэж нэрлэгддэг юм а. Мөн голын эрэг дагуух чулуун сарвчтай угаалгын павильонууд ч анхны төрхөө алдаагүй. 100-ны өмнө холын аянд явсан эр нөхрөө хүлээнгээ эхнэрүүд нь хувцас угаадаг байсан чулуун тавцсан модон багнууд өнөөдөр ч яг л хэвээрээ байна. Хэшүүн хотхон барилгаа тэр чигээр нь хадгалж чадсны нууц нь ердөө л эртний түүх, өвөг дээдсийнхээ дурсгалыг дээдлэн хамгаалдаг нутгийн иргэдийн сэтгэл зүтгэлтэй шууд холбоотой юм.
Энэ хотгоны бас нэгэн гайхамшиг нь энд зөвхөн хоосон байрлалууд үлдээгүй, нутгийн иргэд нь өөрсдөө тэрхүү түүхэн байшингуудаа яг л хуучин хэв маягаараа амьдарсаар байгаа явдал юм. Энд амьдардаг 7000 гаруй иргэн өглөө бүр эртний чулуун замаар алхаж уламжлалт гар урлал ахуй соёлоо үргэлжлүүлсээр байна. 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарлаа тавсанд баярлалаа.